Найруулагч Баян Дэлгэрийн Жамсранг олон сайхан уран бүтээлээр нь бид мэдэх билээ. Тухайлбал Хөхөө гэрлэх төглөө, нийслэлхүү, аман хуур, ингэх гээд байсан юм а зэрэг сэтгэлд хоногчсон кинонуудыг найруулагч Баян Дэлгэрийн Жамсрангаар овогддог билээ. Ингээд та бүхэндээ инээдмийн киноны төлөөлөл болох киноны Жамсранг танилцуулж байна. Мангасан 1959 оны үед Ацгийн хөдөлгөөний эдэнэж явах үед би Малточ Хөхөө гэрлэх төглөө гэдэг киногоо бичсэн. Би баярлсандаа болоод буугтаа нэрийн асуулгүй хоцорсон юм. Тэгээд тэр хүн дараа тантай заавал уулзсан гэж хэлээд л явчихсан юм. Тэгсэн чинь одоо захиа бичжээ. Нэр нь Хөхөө гэдэг юм байна. Соёлын яамд явуулсан. Соёлын яамныхын одоо намайг дуудсан. Би хүрээ гэсэн чинь найруулагч Жамсрантай хамт Төв Соёлын аймгийн нэг 10 сангийн аж ахуйн ороод ир Атлын майханд хонож асуучдын одоо хоолноос нь эдэлцэж болж явал трактор дээр нь сууж тэр хийж байгаа ажил төрлийг нь сонирхож тэгж яваад тэгж байгаад энэ зохиолоос асуул шиний зохиол их сайн болно гэж хэлсэн. Хөхөө гэрлэх төглөө кино нь 1962 онд анх дэлгэцснээ гарч Монголын кино урлагт шинэ нээлтийг хийж урлагийн тэнгэрт өвөрмөц шинэ уран бүтээлчдийг төрүүлж гаргасан билээ. За хөрхидрэ атар газар чинь очичоод хөдөлмөрийн баатар болчихоод бас нэг авгаа атсан шигээ сууж байвал баатар бодно. Авгаа аавна. Юу ч амарх юм билээ дээ. Санаж явбал бүтэнтэй хаа. Авгайтай бас хүйд чинь л хөхөө гэрлэх төглөө гэж бөө шууган болох юм бидээ. Найруулагч хавьд маньер Монголын кино урлагт инээдмийн киноны нэг хэсэг гэж хэлж байна. Ер нь Монголын кинонд одоо голдуу инээдмийн киног багш маань хийдгсэн. Хөхөө гэрлэх төглөө, аман хуур, нийслэлхүү ингээд байсан. Эдгээр бүгдээрээ инээдмийн жанрын нэг том төлөөлөл өгч. Өнгөрөсдийн тухай үргэлж сайнаар дурс. Үл чадваас юр бүүд урс. Гэсэн ардын минь мэрэгэн үг байдаг. Баян Дэлгэрийн Жамсран 1933 онд Сүхбаатар аймгийн Халзан сумын Алтай гэдэг газар төрсөн билээ. Улаанбаатар хотод багшийн сургуульд сурч байгаад сургуулаа орхин урлагийн хүн болохоор сэтгэл шулуудаж тэрний албан ёсны намтар үүгээр эхэлдэг. Одоо манай киноныхс өөрсдөө ярьдаг. Их гоё хандлан хүмүүссэн. Өөрөө ч их гоё ухаалаг. Кино зохиол бичнэ, найруулна, тоглодог, дуу оруулдаг. Тийм гоцоо байсан юмсэн та. Тэгээ манайхд бол нийслэл киноны анхны найруулагч. Инээдмийн киноны ер нь их мастер л та. Арай чи наастер хошоо хараач гомом монтэгэдэх юуны чин хошоо чи яасан зүнгээс нэмт бэ. Жамсран бол одоо хэлж байгаа хачин шагийн талаар бол хамгийн агуу найруулагч юм. Онцгой саниг юм хийсэн бие даасан өөрийн одоо хэмжээний юмтай манай зургийн хэлээр өөрийн хэмжээний харамтай хүнтэй өөрийн нэртэй өөрийн төртэй өөрийн хэмжээтэй хүнтэй Жамсран дээр гэж. Энд чинь 13 хөл орлоо. Гомон хачаа хэрэг 13 хөлий. Тийм ээ. Хүний 13 хөл. 13 биш дэх 14 л бай таар. Жамсранг бол сайн найруулагч гэдгээс өмнө сайн жүжигчин байсан гэдгийг мэднэ. Театрт ч олон одоо сайхан дүр бүтээсэн, кинонд ч олон одоо кинонд дүр бүтээсэн тийм хүн.
тэрнийг бол тав хүн бич одоо Монголын одоо уран сайхны кинонуудад 4-5 ч кинонд байна уу? Гол дөрөв шит туслах дөрүүд. Тэгтээ сайн одоо тэр сонирхолтой дөрүүдийг бүтээсэн тийм хүн л дээ. За Жамсран бол энэдний кинондаар бол гоцтой авиастай гэдгийг хэдэн киногоор нотолсон. Ама хуур кино байна. За энэний дараагаар одоо хийсэн нийслэл кино байна. За хожим хийсэн одоо инк гэд байсан юм а гэдэг кино байна. За энэ кинонуудыг үзэхэд бол Монголын кино урлагт бол энэдмийн төрлийг хөгжүүлэхэд Жамсрангийн оруулсан хувь нэмэр үнэнхээр одоо үнэлж барахшгүй одоо гайхамшигтай хувь нэмэр оруулсан тийм хүн гэж би бодод юм а. Одоо Жамсран найруулагч, дашгалсан оператор. За эдгээр ингээ киноноос ирдсэн. Тэгээд одоо за чи адаас олддог нөхрөөгээд. За тэргэл одоо явна. Хайчих за яах гэж байгаа кинонд про авах юм байна. Тэгээ бүх дөрүүдээ олчихсон ерөөсөө нийслэхүүн олдохгүй одоо манай энэ хөгжмийн зохиолч хангал гэх мэтгээл зөв олон хүн ахуулсан юм байл л дээ. Тэгээ та нар яасан одоо юм ажигладаг уусууд дараамын чатад нэг хүү байгаа штэ. Тэрнийг олдоо гэсэн хэлээ. Тэгэл одоо сургасараа намайг олж тэгээд тэг ганцхан одоо фото аваад л. Тэгж анх одоо Жамсран найруулагчтай бид нар кино одоо нийслэхүү киног эхэлж ирсэн. Кино найруулагчид бол ер нь урлагийн бусад салбаруудаас кино найруулагч болсон байдаг. Ялангуяа одоо зураач хүн, жүжигчин хүмүүсүүд одоо найруулагч болох. Жамсран бол театрын жүжигчин байжгаад найруулагч болсон хүн. Жамсрангийн гол юм нь бол одоо кино найруулга. Тэгэхдээ энийг яхахын тулд бол ихтэй Жамсран 56 онд одоо Монгол кино өдрөлөө театраас шилжиж очоод тэр жилээ одоо энэ Мосфильм студийн дэргэд найруулагчийн дадлах хийсэн. За Жамсрангийн дадлагыг удирдсан багш нь бол Зөвлөлт Улууд улсын одоо нэртэй найруулагч Владимир Петров гэдэг хүн. кино бол 1982 оны яг чухамдаа бол одоо миний анхны 19 настай байх үеийн уран бүтээлээ. Сайн байна уу? Тайс юм уу? Сайн явж байна уу? Сайн явж байна. Тантай таарсан гэж ир сансангүй. Ийм сайхан газар. Ийм сайхан ямар сонин өсtöрлээ. Гэсэн халгаан төлөлт найрлагч тийм. Яг халгаан төлөлт юм л бодоод би халгаан төлөж үзсэн гэж. Тэгсэн чинь халгаа оруулж ирлээ. За тэгээд оператор юугаа тавьчихсан тэгэл. За түмрийг одоо наадлага орон даалгч. За мотор гэсэн би яваад орчих чи юу вэ? Ийм юм дотор өвдгнөөс дэшээ ийм халгаан дотор ороод юу бүр алгаших юм. Тэгээд нэг юм зураг дууссан. Яава хойсанч юу болчихвоо? Юу? Хөөе энэ одоо яачих вэ? Шигээр чаю байтгаа. Хөө. Нуудан чинжүү байдаг юм уу? Чинжүү гэсэн хадгаж байхад хадгаа чинь хатагдгүй түлдэг юм. Тэгвэл хадгаа биш хайруул гэж нэрлэвэл таар. Гэхдээ уран бүтээл хийж явах явцад бол мэдээж маргалдах зүйл омгших зүйлүүд маш их болж ирсэн. Тэр та бүхэн уншсан бол тэр түүхүүдийг уншиж байгаа бол бидний өстой ингэх гээд байсан гэдэг кино болсон доо. Тэгээ нийгмийн жанрын
жүжигчэнтэй ажиллана гэдэг чинь байна. Өөр их сайн жүжигчин байж тэр усад их хөдөлдөг байхгүй. Тийм учраас багшуд өөрөө сайн жүжигчин байсан учраас сайн найруулагч. Ялангуяа жүжигчэнтэй ажиллахдаа их сайн хүн байсан. Olsunlar şuuruna Энэ дууг ямар хүн зохиолсон юм бол тоо? Би хаврын шоуд гэдэг хөрг нэвтрүүлэг хийж Улаанбаатар телевизэн найруулагч байхдаа олон одныг хийсэн. Кино үйлдвэрээс одоо Даршулан багшийнхаа хийсэн, Понтер багшийг хийсэн. Жамсран багшийг хамгийн түрүү би хийх ёстой байсан. Тэгтээ ерөөсө хадгаад идэх юм билээ. Тэгээ би зөндөө орсон Батшулан гонтертой уулзсан энэгээр бас материал зэтэрэл байна уу гэд архиваар яасан. Тэгээ нэг л ингэж байхад би одоо багшийн тухай юм хийх гэж хадагсаар тэгээ багшийн тухай юм хийчихэж байгаа. Тэндээ үл одоо хөлцөд одоо өөрийгөө одоо өөртөө хөлцөд өчгөөсөөр гарах байхгүй. Ингээд зүрх сэтгэл минь үлдсэн. Миний амьдралын уран бүтээлийн анхны алхам зааж өгсөн Жамсран багшийг би хизээч мартахгүй мөнх турш явдаг юм аа. Элбэг дээлээ өмсөөд үүрээр зургандаа явахдаа хөхөөг гэрлэгт өгтлөн кино хийж аман хуурын аялгаунд нийслэл хүүг дурлалт бүсгүйтэй учруулж дулалдааны өмнө киногоор залуусын цусыг хөөргөхдөө ингэх гээд байсан юм а гэж үзэгч бид бүхэндээ хамгийн сүүлд хэлчихэд гэгэн алсад бодсон юм.